Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан илгээх, хүлээн авах, хянан баталгаажуулах журмыг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар шинжилэн баталсан. Ингэснээр аж ахуйн нэгж байгууллагууд өмнө нь хэвлэмэл байдлаар цаасаар гаргаж хөрвүүлдэг байсан бол энэ удаа тоон гарын үсгээр баталгаажуулаад цахимаар илгээж цаг хугацаа болон зардал мөнгөө хэмнэх боломжтой болсон. Энэ талаарх мэдээллийг бэлтгэлээ. Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа хизээ хэрхэн илгээх вэ? Нийгмийн даатгалын тухай хуулийн 14-р зүйлийн 2-т нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах, анхан шатны бүртгэлийн маягт түүнийг хөтлөх, тайлан гаргах журмыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан засгийн газрын гишүүн батлана гэж заасны дагуу хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын А102 дугаар тушаалаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан илгээх, хүлээн авах, хянан баталгаажуулах журмыг шинжилэн баталсан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3-т ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа 7 хоногийн амралт буюу нийтээр амрах баярын өдөр давхцуул дараагийн ажлын өдөр тайлгана гэж хуулинд заасан. Ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг 17 дугаар зүйлийн 1-т нь болохоор хөдөлмөрийн хүсний сан түүнтэй адилдах орлогод ноогдох шимтгэлийн орлогыг үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх мөн ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд тухайлан заасан. Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан илгээх, хүлээн авах, хянах, баталгаажуулах журмын гол зорилго нь юу вэ? Энэ журмын зорилго нь шимтгэл төлөгч аж ахуйн нэгж байгууллага буюу ажил олгогчид систем дэвтрэх эрх олгох, шимтгэлийн тайлан тавигдах шаардлага, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сарын тайланг илгээх, аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтээс буюу нийгмийн даатгалын байгууллагад тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах, мэдээллийн санд бүртгэх, тайланд залруулга хийх, тайлан хүлээн авахаас татгалзах, хариуцлага тооцоох, хяналт тавих харилцааг зохицуулахад ер нь оршино. Журамд хамаарах талууд нь нийгмийн даатгалын байгууллага болон ажил олгогч байна. Сангийн сайд хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2020 оны маягт заавар батлах тухай 246, 245 тушаалаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сарын тайлан илгээх ЗЭН-д 8 маягтуудыг шинжилэн баталсан. Журмыг шинжилэн баталснаар ажил олгогчид ямар давуу тал ач холбогдолтой байх вэ? Өмнөх журмаар ажил олгогч шимтгэлийн тайланг цахим хэлбэрээр болон хэлмэл хэлбэрээр нийгмийн даатгалын байгууллагад сар бүр ирүүлдэг байсан. Хэлмэл хэлбэрээр ирүүлэхдээ батлагдсан маягт зааврын дагуу 2% үлдэж, ажил олгогчийн дарга захирал нэгтлэн бодогч гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулан 1%-ийг ажил олгогчид үлдэх хувийг нь болохоор нийгмийн даатгалын байгууллага хадгаламжийн нэгжүүлсэн архив төлөөлөл өгөх ажлыг хариуцдаг байсан. Журмыг шинжилснээр ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг тоон гарын үсгээр баталгаажуулж илгээсэн тохиолдолд үйлчилгээ захимжиж нийгмийн даатгалын хэлтэд сар бүр очиж дугаарлах зэрэг цаг зардал гаргадаг байдлыг байхгүй болгосон. Харин аслагдмал газарт орших зэрэг шалтгаантай ажил олгогчийн хувьд тоон гарын үсэг ашиглах боломжгүй бол шимтгэл төлөлтийн тайлангаа сар бүр биш жилд 2 удаа баталгаажуулахаар журамд шинээр тусгасан. Ингэхдээ батлагдсан маягт зааврын дагуу 2% үлдэж, 1%-ийг нь ажил олгогч, 1%-ийг нийгмийн даатгалын байгууллагад өгнө. Дээрх шимтгэлийн маягт зааврыг болохоор нийгмийн даатгалын төв байгууллага буюу нийгмийн даатгалын ерхий газраас батална. Хинтэн аймгийн нийгмийн даатгалын хэлтэс 900 гаруй аж ахуйн нэгж байгууллага тайлангаа хөргүүлдэг бөгөөд эдгээрийн 95% нь одоо тоон гарын үсгээр баталгаажуулж цахимаар тайлангаа илгээдэг болсон байна. Та бүхэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа тоон гарын үсгээр баталгаажуулж цахимаар илгээгээрэй.